Тэнгэр телевизийн COP 17 шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна. За манай студид яг одоо Монгол Улсын шадар сайд Дуулж хаанд хүрэлцэн ирсэн байна. За гаргаан хүрэлцэн ирсэнд баярлалаа. За урьсанд баярлалаа. За та тэгэхээр өнөөдөр жингөө санхүүжилтийн өдрийг даргалж ажиллаа. За тэгэхээр ер нь санхүүжилтийн өдрөөр сайд нар ямар асуудлыг хэлэлцэв, хамгийн гол одоо бидний ярих ногоон санхүүжилт, сэргээгт хэрчим хүчний асуудлуудыг ярьсан баг. Тийм тэгэхээр энэ Монгол Улсын зохион байгуулж байгаа COP 17-гийн үндсэн агуулга болохоор энэ газрын хүчний дороотлыг яаж шийдэх юм бэ? За мөн энэ бэлчээрийн асуудал байна. За тэгээд бүр том сэдв нь болохоор одоо энэ цөлжилт дэлхийд дээрээ явагдаад байна. Монгол улсад гэхэд бол одоогийн байдлаар 77-оос 81% нь бол одоо цөлжих шатанд яваад байгаа байхгүй. Гэтэл Африкийн улсад болохоор 90-95%, Латин Америкт бас 90%. Ийм байдлаар энэ дэлхийн нийтийн асуудал болчиход байгаа. Тэгэхээр энэ асуудлыг дэлхийгээр яаж шийдэх юм бэ гэдэг үндсэн зорилго нь бол энэ COP 17 оролцож байгаа. Тэгээ үүн дотроо санхүүжилтийн асуудлыг өнөөдөр хамгийн дөрөв сайд нарын түвшинд бол хэлцлээ. Тэгээ өдөөс өмнөх сайд нарын уулзалтаар бол дэлхий яаж бодлого нэгтгэх юм бэ? Дэлхийд даяар чинь энэ нийтийн дэлхийн газар нутгийн 54% тухайлбал ингэ бэлчээр байгаа байхгүй. Тэр бэлчээрийг ашигладаг нийтдээ 2 тэрбум хүмүүс амьдарч байна. 8 тэрбумоос. Малчид гэдэг юм бол 500 сая малчид байна. Тэ. Тэгээ эдгээр газар эдгээр одоо малчид маань нийт дэлхийн хүнсний 3/1-ийг хангаж байна. Гэтэл нөгөө газар нь ингээд дороотоод байна. Бэлчээр нь улам ингээд талхлагдаад байна. Тэгээд цөлжилт яваад байна. Тэгэхээр энэ хүмүүсийн амьдрал яах вүлээ? Дэлхийн хоол хүнсний асуудал яах вүлээ гэдэг. Энэ агуулгын хүрээнд ямар одоо асуудлыг илүү хөндөд байгаа юм бэ гэхээр ерөөсөө бид нар ингээд илүү ярьдаг биш илүү хийдэг бай. Илүү хийхийн тулд нөгөө санхүүжилтаа тодорхой болгоо гэж. Тэгээ өнөөдрийн байдлаар 355 тэрбум долларыг дэлхий нийтээр энэ асуудыг шийдэхэд санхүүжүүлдэг байя гэж тохирсон байна. Гэтэл нөгөө бодит санхүүжилт нь өнөөдрийн байдлаар жилийн нэг 77 тэрбум долларын санхүүжилт гараад байдаг. Тэгэл энэ санхүүжилт юу вэ гэхээр улс орнууд өөрсдийнхөө санхүүжилтийг хийн, олон улсын байгууллагууд хийн, за дээрээс нь нөгөө компаниуд хийн, хувь хүмүүс хийн, энэ бүх чинь ингээд нийлээд орж байгаа байхгүй. Тэгээд нөгөө санхүүжилтийн шаардлагатай хүрэхгүй байна. Тэгвэл энэ зөрүүг яаж нөхөх юм бэ? Одоо энэ дээр бүгдээрээ тодорхой санхүүгийнхаа загварыг гаргаж ярий. Тэгээд санхүүжилтаа бол хийдэг байя гэдэг. Энэ агуулгаар өнөөдрийн сайд нарын уулзалт бол одоо хийгдлээ. Тэгээд ийшээгээ илүү бодиттой нөгөө санхүүгийн механизмаа тодорхой болгодог байя. Тэгээд өнөөдөр ингээд дэлхийн нийтээр тухайлбал тусламж хөнгөлтөө зээл ингээд багасаад байгаа байхгүй. Тэгвэл дараагийн санхүүгийн хэлбэр нь юу байх юм бэ? Хувийн секторын санхүүжилтийг яаж хийшиг оруулж ирэх юм? Тийм биз? Хөшүүргийг нь яаж бий болгох юм? Энэ дээр засгийн газрууд ямар манлайлал үзүүлэх юм? Төсвөөсөө ямар санхүүжилтийг хийх юм? Ийм байдлаар өнөөдрийн хурал хийгдлээ. Тэгээ үр дүнд нь COP 17-гийн хувьд өнөөдөр нийтдээ нэг 60 орчим санаачлагыг 20 орчим улсаас гаргаад 1.3 тэрбум долларыг одоо засгийн газруудын зүгээс бол босгохоор болсон. Өдөөс хойш хуралдаанаар болохоор одоо олон улсын санхүүгийн байгууллагууд ямар хэлбэрээр ажиллах юм бэ гэдэг. Тэгээд олон улсын санхүүгийн байгууллага, Дэлхийн банк гэдэг юм, Азийн хөгжлийн банк, Африкийн хөгжлийн банк, Латин Америкийн хөгжлийн банк гэдэг юм. Эдгээр банкуд маань бид нар бол санхүүжилтээ бууруулахгүй. Бид нар бол өсөх чиглэлээр бол ажиллана. Тэгээд санхүүжилтийн хэмжээг бол бид нар ингээд ярилцж байгаад шийднэ гэдэг. Ингээд одоо тоон бол эцлэгдээгүй байна. Яг одоо өнөөдөр энэ мөчөд бол нөгөө хувийн секторд бас хуралдаж байна. Сая Монголын одоо нөгөө хувийн сектор, Монголын нөгөө бизнесийн зөвлөл гэж байдаг. За зарим банкуд, удалгаа хөгжлийн банк эдгээр бол оролцоод 1.3 тэрбум долларын одоо санаачлагыг хийя. Энэ бол одоо нөгөө Монголын тал хэрийн санаачлах байгээ гэдэг. Ингээд хувийн секторууд бас ингээд санхүүжилтээ нэмэгдүүлээ, ногоон санхүүжилтийг хийя гэдэг энэ хилцүүлэг ингээ хийж байна. Тэгээ бүгдийг нэгтгээд хэлэх юм бол өнөөдрийн энэ бүтэн өдрийн хурал бол энэ
бодлого тодорхой болгоё. Нэгдсэн үндэсний байгууллага бодлого нь юу юм? За тэгээд түүнд хариу үзүүлж байгаа дэлхийн дээр 197 улсын байр суурь юу байх юм? За энэ бодлого дээр үндэслээд олон улсын байгууллага, олон улсын санхүүгийн одоо банк санхүүгийн байгууллагууд нь ямар хэмжээний санхүүжилтийг гаргах юм? А яг эдгээр ингээд механизм дээр хувийн сектор яаж оролцоогоо хангах юм бэ гэдэг ингээд ийм 3 чиглэлээр хамтарсан ийм хилцүүлэг хийгээд тэгээ бодлогоо тодорхой болгоо явж байна. Тийм яг таны маш сайхан дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө. Таны хэлсэнчлэн одоо өнөөдөр бид нэр хэлэлцэж байгаа асуудал бол зөвхөн Монголын асуудал биш. Дэлхийн нийтийн маш олон улс орнд цөлжилт газрын дараалталтай өртөж байна. За тэгвэл манай Монгол улс энэ бусад газар нутгаас юугаараа ялгарч яаж санхүүжилтийг татах вэ? Тийм тэгэхээр нэг зүйлийг би бас тодорхой хэлмээр байгаа. Бид нар нөгөө дэлхийн 200 улсын нэг байхгүй юу? Бид нар бас нөгөө дандаа юм хөрөнгө оруулалт татах авах гэхээсээ илүү энэ удаагийн хурал бол бид нар өөрсдөө ингээд дэлхийд өөрсдөө хувь нэмрийг оруулж байгаа. Тэгэхээр нэгдсэн улсын байгууллага гэдэг бол дэлхийд төлөвлөдөг юм цорын ганц байгууллага. Тэгэхээр энэ дэлхийг Монголд аваад ирж байгаа. Тэ. Тэгээ Монгол улс бол өөрөө нүүдлийн соёлтой, за газар нутаг бол томтой. За тэгээ дэлхийтэйг их ойрхон амьдардаг юм улс шүү дээ. Тэгээ тийм болохоор энэ санаачлалыг гаргаад за Монгол улс бол нийт одоо иргэдийнх нь 35% орчим хувь нүүдлийн мал монголдог бидний соёлоо авч үлдсэн дээ. А тэгээ нийт газар нутгийн дийлэх хэсэг нь бол энэ бэлчээрийн хуурай. За тэгээд өнөөдөр цөлжилт гэдэг бол дэлхийн нийтийн асуудал Монгол улсд бол 76-аас 81% нь ингээд цөлжих шатанда ингээд яваад байна. Тэгэхээр та бүгд Монгол улс түрээд ирээ. А тэгээд ойлгоо энэ бол ингээд нэг улс дангаар энэ асуудлыг шийдэх биш. Нэг компани шийдэх биш, хувь хүн шийдэх биш. Дэлхийн нийтээр энэ асуудалд ингээм хамтдаа шийдэх ёстой. Энэ дээр бол Монгол улсын хувь нэмэр бол бид нар энэ цөлжилтийн эсрэг санаачлагыг гаргаж байна. Тухайлбал энэ бэлчээрийн одоо газар нутгийг хамгаалах энэ 1 тэрбум долларын санаачлагыг эхний ээлжинд гаргаж байна. За тэгээд дээрэс нь энэ усны асуудлыг тавьж байна. Тэгэхээр энэ асуудлаар Монгол улс олон улсын түвшинд бол хамгийн идэвхтэй байдаг. Тэгээ та бүхэн санаж байгаа бол 1 тэрбум доллар, 1 тэрбум мод тарих энэ санаачлагыг Монгол улсын ерөнхийлөгчөөс бас гаргаад явж байгаа. Тэгээ яг өнөөдөр тухайлбал бид нар ямар байдлаар одоо өөрсдөө хувь нэмрийг оруулж байна гэдгээр 1 тэрбум долларыг засгийн газрын зүгээс дэмжиж байна. За хувийн компаниудад бид нар орлогын 1% одоо нийтийн сайн сайхан эсвэл ногоон эрчим ууч эсвэл мод тарихад ингээд зарцуулах эрхийг нөгж байна. Тэгээ энэ бол олон улсын төвшөнд бол маш их сайн туршлага байна. Бид нар яаж хувийн секторыг одоо оруулж ирэх вэ? Яаж хөшөөрөгдөх вэ гэд байсан. Монголын энэ одоо санаачлага бол дэлхийн нийтэд өгж байгаа ийм сайн хувь нэмэр. Тэгээ санаачлага нь сайн байна гэд. Одоо харин зөрүүлээд ямар хэмжээний хөрөнгө оруулалтыг татах боломж байна гэдэг юм хаширж байгаа. Тэгэхээр бид нар ногоон шилжилтийг бол Монгол улсын одоо 4 чөлөөлөлтийн нэг байна. Тэгээд ногоон шинэ эдийн засгийг бол бид нар ингээд дэмжнэ. Хөрөнгө оруулагчдыг урьж байна гэдэг ингээд бодлого зарласан. Тэгээ хаврын улсын хурлын чуулганы төгсгөлд бол бид нар энэ ногоон эрчим ууч, за энэ дата төв, салхи нар, за тэгээд ногоон ус дөрөгч гэдэг эдгээр салбарт хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд галийн тарифын тэгэлцэн нэмэгдсэн үрдгийн албан татварыг нь 4 жилээр хойшлуулж болно. За тэгээд энэ дээр санхүүжилт хийлээ гэдэгт ихээ санхүүжилт нь ногдох тэр одоо ногдол ашигын татварыг нь тэгэлсэн гэд ийм олон юм санхүүгийн өсвөргүүдийг өгсөн байхгүй. Дээр нь та Монгол улсад ийм ногоон одоо төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд бид нар урт хугацааны докторжуулалтын гэрчлэгээ олгоно 20 хүртэл жилээр гэд. Тэгээ энэ бодлого маань одоо маш сайн үр дүнгээ өгч байна. Тэгээд өнөөдөр бид нар дата төвийн өгөгдлийн одоо хууль буюу өгөгдлийг хамгаалах, өгөгдлийг одоо эдийн засгжуулах энэ хуулийн их хурд өргөн байрлаа. Тэгээ энэ дээр үндэслээд тухайлбал хөрөнгө оруулалт маш их том дүнтэйгээр Монгол улсад чиглэж байна. Тэгэхээр маргааш бид нар дата төв Монгол улсын одоо даваа тал юм байна. Бид энэ бүс нутагтаа юм хаб гэж ярьдаг те. Энэ төв нь болох юм байна гэдэг агуулгаар бодлогоо танилцуулна. Тэгээд маш олон хөрөнгө оруулагч нартай бид нар
хилцэл хийж хөрөнгө оруулалтын одоо харилцан ойлголцлынхаа хөрөнгө оруулалтын хэмжээгээ маргааш тохирно. Тэгэхээр энэ бол маш сайн мэдээ бол байна. Бидний төсөөлж байгаагаар оюутлогоо хөрөнгө оруулалт гэдээ бид нар ингээд сая 18 жил ингээд яриад байдаг. Гэтэл тэрнээс илүү хөрөнгө оруулалтыг бид нар энэ ногоон эрчим ууч, ногоон дата төв дээр ингээд татах боломж нь бол үүсчихэд байгаа. Тэгээд нэгэн тийм бодлого нь тодорхой байгаа болохоор олон улсын энэ COP17 гэдэг энэ хурлын үеэр бид нар албан ёсоор хурж ирээд энийгээ зарлая гэдэг энэ хөрөнгө оруулагчид маань бас байна. Тэгэхээр базаад хэлэх юм бол энэ хурал бол бид нэг талаараа дэлхийн ертөнцид одоо цөлжилт газрын дороотол бэлчээр мал аж ахуй ямар хэрэгтэй юм бэ гэдгийг бол ойлгуулж байгаагаар онцлог бидний санаачлагаар энэ хурал ингээд Монгол улсад хийж байгаа шүү дээ. Нөгөө талдаа Монгол улсын арчсан орн юм байна. Тэгээд бас ингээд дэлхийн нийтэд идэвхтэй ногоон шилжилтийг бол ингээд түүчилж байгаа улсын нэг юм байна. Тийм бол бид нар энэ дэлхийн нийтийн энэ хурлын өмнө ирээд бас хөрөнгө оруулалтаа зарлая, хамтарч ажиллая, бодлого тодорхой юм байна. Тэгээд засгийн газар нь бас урт хугацаанд биднийг бас ингээд дэмжиж гадна дотныхоо хөрөнгө оруулалтыг татаад явах юм бол харилцан үр ашигтай ажиллах юм байна гэдэг. Энэ агуулгаар хөрөнгө оруулалт бол асар их хэмжээгээр бол хийгдэх боломж бий болоод байна. За баярлалаа. Тэгэхээр танаас хамгийн эцэст нь ер нь яг энэ COP17 бид нар ингээд олон улсын хурал цуглаан хийхээр манай ард иргэд маань үр дүн асуудаг, үр дүн нэгдэг. Тэгэл таны бодлоор бидний энэ COP17-г Монгол улсад зохион байгуулж байгаа хамгийн том үр дүн юу вэ гэдгийг товчхон хэлээсэй гэж хүсэж байна. За миний зүйл хэлсэндээ. Таны зүйлийг бас монголчууд маань эргэн санаасаа гэж хүсэж байна. Монголчууд маш олон зуун жил тусгаар тогтмол үндэснийхээ асуудлыг нэг тавьж ирсэн. Тэгээ 1961 онд бол тусгаар тогтнолоо баталгаажуулсан. Яаж баталгаажуулсан бэ гэхээр нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр илсэн. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага гишүүн байна гэдэг бол одоо энэ бүрэн эрхэт улс руу хэн нэгэн одоо довтлох халдах боломж нь хязгаарлагдмал тэгвэл нийтээр энэ асуудлыг одоо зогсоох юм боломжтой бүтэц шүү дээ. Тэгээд тийм болохоор та одоо өмч хөрөнгөтэй том одоо зэвсэглэр хөтлсөн улс байна уу? Аль эсвэл цөөхөн амтай улс байна уу? Үл хамааран бүгдээрээ л юм олон улсын түвшин нэг юм ижилхэн хэмжээний ийм одоо шийдвэр гарах хэрэгтэй болсон нэгдсэн үндэсний байгууллага юм аа. Тэгээ Монголын түүхэнд Монголын маш олон одоо үе үеийн эх орончид бол тусгаар тогтнолынхаа төлөө амиа алдсан байдаг. Энийг баталгаажуулах гэж маш олон одоо дипломатууд бас урам ухаанаа гаргаж нэгдсэн үндэсний байгууллагад илсэн. Тэгвэл тэр нэгдсэн үндэсний байгууллага чинь өнөөдөр Монголд ирсэн байна. Анх удаага шүү тий. Тэгээд бүгдээрээ ингээд төсөөлөөрөө бид нар ингээд дэлхийг наашаа авчирхад нөгөө юм мөнгийн төлөө дараа буцаг алуу гэдээ авчрах боломж байхгүй шүү дээ. Тийм биз? Аль эсвэл ингээд бид нар одоо нөгөө их таймныг тогтооё, дайны асуудлыг шийдье гэдээ авчрах тэр боломж олцсон бас байхгүй. Гэтэл бидэрт ямар боломж байна гэхээр бидэрт ийм сайхан ийм нүүдлийн соёл байна. Тэгээ монголчууд ингээд дэлхийн ертөнцтэйгээ хойрхон амьдардаг ийм амьдралын сайн загвартай ус байна. Өндөр байшин бариад байхын хажуугаар бид нар бас ингээд тал нутгаа дүүргэж амьдардаг ийм нүүдлийн соёлоо хадгалж чадсан ийм үндэстэй юм аа. Тийм биз? Тэгвэл дэлхийн одоо 200 улсаа та нар хараач. Бид нар бол ийм нүүдлийн соёлтой, бэлчээрийн мал аж ахуйтай. За тэгээд байгальтай их ойрхон ийм улсын хувьд Монголд ирээ та нар ингээд бэлчээрийн асуудлаар, за сүлжилтийн асуудлаар, газрын хөрсний асуудлаар та бүгд ингээд бидний санаачлагыг хүлээж аваад хамтдаа ингээд хуралдъя. Дэлхийн асуудлыг хамтдаа шийдъя гэд ингэж хуралдаж байгаа байдал маань эргээд Монгол улсыг олон улсын түвшинд энэ улс бол их идэвхтэй улс юм байна. Зөвхөн ардсан улс гэхээсээ илүү бас ингээд дэлхийн нийтийн асуудал санаачлаг гаргаж анхаарал хандуулт юм байна. Дэлхийн асуудал санаа зовд юм байна. Идэвхтэй юм байна гэдэг энэ ойлголтыг дэлхийд бас өгч байгаагаараа энэ бол одоо мөнгөөр илэрхийлэгдэхгүй үнцэн юм аа. Тэгээ тийм болохоор одоо маш одоо бага хэмжээний санхүүжилтийг бол харьцангуй бид нар ингээд гаргаж үр дүнтэйгээр ингээд зохион байгуулж байгаа гэдгийг бас хэлмээр байна.
Тэгээ үр дүнг нь битээ бас мөнгөөр хэмжээрэй. Мөнгөөр хэмжих юм бол маргаашийн тэр хөрөнгө оруулалтын одоо арга хэмжээний дараа мөнгөөр хэмжээрэй. Мөнгөөр хэмжигдэхгүй үн цэн юу вэ гэхээр энэ бол ингээд дэлхийн нийтэд бид нар ийм ногоон бодлогоо ингээд зарлаад явж байгаа. Цаашдаа ч гэсэн дэлхийн олон улсын загвар болох ийм нүүдлийн соёлтой, ийм амьдралын соёлтой, ийм арт юмаа гэдгээ таниулж байгаа нь бол бидний үр хаачаад ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт за мөн бие даасан Монгол улсын бас ингээд дэлхийн 200 улсын нэг болоод явж байгаа ардсан улсын хувьд бол энэ бас их үн цэнтэй үйл явдлаа гэж би бол хувьдаа дүгнэж байгаа. За баярлалаа. Цаг гаргаж ярилцлага гэсэн танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. Өдөртөө бид бүхэн Монгол Улсын шадар сайд дотор чамдтай уулзаж түүний байр суурийг сонслоо. COP17 шууд дамжуулалтын хөтөлбөр үргэлжилж байна.